Холбооны тавталганд хамтаа сонсогч та бүхэндээ баярлалаа. Манай мандах нар өглөө хөтөлбөрийн маань зочинтой ярилцах цаг маань эхэлсэн байна. За өнөөдрийн манай хүндэт зочноор Монгол улсын соёлын элч, Монгол Угсаатан хэл хөгжлийн холбооны ерөнхийлөгч. За бидний үеийнхэн бол Big Box Ray гэдгээр нь төлхөө мэднэ. Арны дэлгэр өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өглөөний мэндийг хүргэе. За өглөөний мэнд. Баярлалаа хүрэлцэн ирсэнд. Тэгэхээр уран бүтээлчдийн хувьд яг энэ зуны дэлгэр сар маш завгүй өдрөөр үргэлжилдэг. Тэр дундаа таны хувьд бас уран бүтээлийн маш ариун баялагтай олзон гэхдээ юм сайхан өдрөөр үргэлжилж байна гэж харж байна. Яа тэгэхээр саяхан бас Оросын албаны улсад болдог юм томоохон олон улсын хөгжмийн фестивальд бас маш амжилттай оролцоод ирсэн байна. Тэгэхээр энэ саяхан болсон шинэ томоохон хөгжмийн фестивалийн талаар өнөөдрийнхээ яриаг эхлүүлье. За баярлалаа. Хортой сайхан өглөө байна. Тэгээд өнөөдөр 7 сарын 30-ны өдөр тун удахгүй бас төрийн сайхан таглаг болох гэж байна тийм. Өсгөл талаа хийж байна. За тэгээд сүүлийн үед ер нь нэг байгаль далай одоо энэ байгаль руу чиглэлсэн одоо уран бүтээл их тойрож байгаа. За тэгээд олон улсын Русская симфония гэдэг 10 дугаар их наадам сайн оролцоод ирсэн. Тэгээд Оросын одоо баруун хойд хэсэгт байрлах одоо Крела гэдэг хотод болсон. За тэгээд энэхүү наадамд одоо манай Монгол Угсаатан хэл хөгжлийн холбооны сайхан аккордох салбарын тэргүүн Альбина Виктория гэдэг одоо Аярхан групп гэж байдаг одоо хэл хуурын Атан хаан гэж нэрлэгддэг юм гайхалтай групптэй хамтарч тоглолтоо хийсэн. За хамтдаас 10 дугаар их наадамд амжилттай сайхан оролцоод ирсэн. Тэгээд тэнд ч гэсэн ер нь яг нэг байгаль ихтгэлхийгээ магтанд болсон тийм сайхан оршихуйтай бас ийм хөгжмийн одоо наадам болсон. Тэгээд тэр Крела гэдэг энэ хот өөрөө их өрмөц тогтцтой одоо байгалийн ийм онгон дагшин тэгээд ан амтан зэрлэг амттайгаар ингэ зэрэгцэн орчдөг юм гайхалтай газар байлээ тийм. За яг вау тэгвэл таны хувьд өөрөө бас нэг Монгол үндэснийхээ ийм бийт бас өвгээд арт те хөөми хэл хуур цуур хөгжмийг нь сүүлийн үед яг орчин үеийн хөгжмийн орсолтой хослуулаад илүү залуучууд түгэж байгаа. Тэгэхээр яг нөгөө онгон дагшин байгальд очиод түүнийг гэж хөгжимдөх нь гайхалтай байсан баг. Тэгэхээр маш олон улс гэхээр олон орны хүмүүс оролцож байгаа ахaltaа уран бүтээлчд тийм. Энэ фестивалыг жоохон дэлгэрүүлж танилцуулбал таны хувьд бас яг ямар хөгжмөөр ямар хэр урт бас тоглолтыг толилуулав? За ерөөхдөө бүтэн цагийн хөтөлбөр гаргасан. За ерөөхдөө Аярхан групптэй бол дуэтиг бол нэг 40 минут, миний соло нэг 20 минутын соло үзүүлбэр хийсэн. Тэгээ энэхүү наадамд бол ер нь оролцож байгаа уран бүтээлчдийн жанр бол олон төрөл. За одоо jazz, одоо хөгжмийн жанр олон төрөл. Бүх төрлийн хөгжмийн жанр байсан. Бидний хувьд бол special зочноор өргөдсөн. Тэгээ тэр дундаа яг тэр нөгөө байгалийн тэр одоо яг бидний тоглолт хийсэн стейж өөрөө яг юм хадан донд. Тэгээд юм сүрлэг сайхан өндөр модтай, уулстай хүндийд байсан. Тэгээд би яг тэр нөгөө фестивалийн стейжийн наадлын хэсэг дээр бүр алдартай хоор амдэр ингээд дуулж байгаа шишээтэй тий. Гэт энэ тэмдгүү ингээд хөгжмийн хишгэлээл хүний хоолой вокал тэр сайхан ангилуунууд гараад вау энэ би хаана ирчихвэ тий. Энэ одоо ийм газар байдаг гэж юу гэж хүртэл бодсон. Тэгээд би яг Оросын албаны улсын нэлээд хэдэн хотоор явж исэн. Тэгээд тэр хот бол үнэхээр сэтгэл татам. Цаанаасаа ягаад ч юм яг нөгөө эх оронтой байгаа юм шиг тэр мэдрэмж одоо нөгөө байгаль ихтлхийтэй яг ингээд тэврүүлсэн юм шиг тийм сайхан мэдрэмжийг авсан их тийм эрчимлэг газар байлаа. Татдагд хэлэхэд бол тий. Тэгээд тэнд ч гэсэн миний бас нэг сүйд одоо хийх гэж байгаа нэг уран бүтээлийн онгод хүртэл орж ирсэн. Тэгээд одохгүй бас тэр бүтээл маань цацагдана. Олон улсын тухайн үзэгчд уран бүтээлчд ер нь яаж хүлээж авч ин тэр таны одоо яг бас л байгаль ихтлхийг хөгжмөөр дамжуулж ингээл та хүрэгдэг штэ тий. Таны аялгуунуудыг сонсохоор өөрөө яг байгальд очсон юм шиг тэр мэдрэмжийг авч чаддаг байхгүй. Тэгэхээр та өөрөө нөгөө байгальдаа яг тэр аялгуугаа тоолно гэхээр бас хүмүүс бүр илүү гоё хүрсэн байх. Тий, ерөнхийдөө яг миний яг 20 минутын соло бол яг язгуураас орчин цаг хүртэл уусгасан. Тэгээд дүэт бол мэдээч яг одоо тэнгэр гэсэн одоо хутгуун тэр дундаа одоо юу гэдэг юм Монгол онгод сайхан якут онгодыг одоо хоёр дүэтэлсэн тийм юг өгсөн байгаа. Тэгэхээр их сонирхолтой болсон. Яг өөрийн соло дээр бол яг Монголын яг тэр сайхан тал нотог цаашлаа тэр баатарлаг тэр сайхан өв дээдсийн тэр эрчимийг илэрхийлсэн тэр аялгауд хөгжмөдийг тоглосон. Тэгээд аюул олон хүмүүсээс их коммент одоо хүртэл ирж байгаа. Тэгээд мэдээ суугуудаар мэдээнүүд нэлээх гарсан байлээ. Тэгээд маш их тийм
байгальтай агил гэж хэлхээс өөр одоо үг алга байна. Тэг ягаад тэгэхээр өөрөө энэ байгаль нь цаанаасаа яг энэ тогтцын хувьд ч энергийн хувьд ч аялгуудаа ч нийлэмж нь маш их гайхалтай байсан. Тэгээд акустик дууралтаа л үнэхээр одоо супер гэж хэлмээр юм. За хүний нутгийн одоо байгалийн сайхан хөгжим уран бүтээлээ таллуулаад ирсэн байна. За тун удахгүй би 8 дугаар сарын 2-нд бас Хөсгөл далайн ээжийн томоохон тахилга болох гэж байна. Үүнд зориулж бас таныг далайн ээжийг магтсан бүтээлүүд их хийж байгаа гэж сонссон. Өрчөн хүртэл нэгэн шинэ бүтээл төрсэн байна. За нууц шил та эдгээр бүтээлүүдийнхаа талаар. Тий, ерөнхийдөө яг далайн Хөсгөл далайн ээжийн сайхан юм нүдэнэд ингээд сонсоход тэр орчинд очисон тэр мэдрэмжийг одоо агуулсан сайхан бүтээл хийхинсэн гэж их олон жил бодсон. 2018 онд Авьяаслаг монголчууд дээр тайг гэдэг би нэг одоо яг нэг лайв форм лупинг ингээд хийж ийсэн. Тэгээ тухайн үед бол яг өөрийнх нь дотоод мэдрэмжээр тайгд ямар байдаг бол гэдэг тэр төсөөлөөрөө хийсэн бүтээл бас аяга болгонд хүрч ийсэн. Тэгээ яг тэрэн шиг далайн ээжигээ ингэж далайн ээж яг юу өгүүлж байна? Далайн ээж одоо юунд их баясаж байна? Тэгээ юунд ингэж их одоо өнгөтэй тэр сайхан Монголын ард түмнийг ингэж ивэж өрөөж байна гэдгийг тэр илэрхийлийг гаргахыг зорж дотоод сэтгэлийн мэдрэмжээрээ далайн ээж гэдэг нэг сайхан бүтээлийг хийсэн. Тэгээд энэ бүтээл маань энэ 8 сарын 2-нд болох төрийн тахилгад ерөөхдөө талархал илэрхийлсэн бүтээл гэж хэлэх юм уу? Одоо далайн ээжигээ та бүхэн маань гэж дахиж яг олон жилийн өмнө тахидаг байсан ч гэсэн одоо энэ жил бол онцгойгоор одоо яг төрийн тахилгад хамгаалтанд авч энэ цэвэр усны нөөцтэй энэ одоо үзэсгэлэнт газрыг төрийн одоо хамгаалтанд авж байгаа юм сайхан түүхэн үйл явдалд одоо талархал илэрхийлж байгаа тэр далайн ээжийн онгоц сахиусын тэр аялгауг илэрхийлсэн бүтээл гэж миний хувьд бол дотоод сэтгэлээр бодож хийсэн бүтээл. Тэгээд олон хүмүүсээс ч гэсэн их сайхан мэдээ, сайхан одоо сэтгэлүүд ирсэн. Тэр дундаа юу гэж илэрхийлж ийм гэхээр яг далайн ээжийг тойрон байгаа тэр одоо цаатан цаашлаад одоо энэ олон одоо онгоц сахиус лус савдгийн тэр илэрхийллийг бас одоо хөг их шиг аялгаа болгон дээр шигтгэж өгсөн байна гэж их сайхан саашаалдаг сонссон. Тэгээд энэ бүтээлээ бас энэ тахилгын үеэр бас одоо Хөсгөл далайн ээжийг тойрон амьдарч байгаа нутгийн иргэдэд мөнгө хүрэлцэн ирсэн одоо Монголынхаа сайхан хүмүүстэй зориулж тоглохоор бэлтэж байгаа. За тэгээ өчтөр одоо шөнийн 15 зуны одоо адаг сар одоо тий шөнийн 15-ны өдөр их сайхан бас бүтээл гарлаа. Тэгээ энэ маань болохоор урлагийн гавь зүтгэлтэн Сэрот ахтайгаа хамтарсан далайн ээжийн магтаал гэдэг. Хөсгөл далайн ээжийн одоо анхны магтаал гэж тодтогч байлаа. Тэгээд Сэрот ах маань яг нутгийн одоо уугуул хүүхд. Тэгээд ахтайгаас энэ сайхан анхны магтаал дээр нь оролцсондоо их баяртай байна. Тэгээд удахгүй бас яг микс мастер нэгдээд цацагдана. Яг нөгөө тахилгын үеэр бас энэ бүтээлийг бас магтах байгаа юм. Тэгэхээр магтаал бас Хөсгөл далайн ээжийн магтаал анхны магтаал гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр анхны гэдэг тодтолч нь өөрөө бас их том хариуцлагыг авчираад байна л да. Яг энэ тийм далайн ээжийн магтаал дээр ажилласан уран бүтээл. За Сэрот ах Монголын урлагийн гавь сэтгэлдэн хөгжмөн зохиолч Сэрот ах аялгауг нь хийсэн байна. Тэгээд энэ үг болоо за тэр хөгжмийн найруулга ямар хөгжмийн зэмсэг орох. Ер нь энэ дээр ямар баг ажиллав? Ер нь хоёулаа юм хамтруу. За энэ дээр бол ерөөхдөө бол мэдээж олон хүн ажилласан. Тэгээд яг одоо санаачлаг одоо үг гэдэг чинь маш чухал. Одоо магтаалын үг гэдэг бол яг тэр тухайн одоо магтахж байгаа уул ус одоо байгаль ихтлэхийг яг илэрхийлэх үг болгонд шигтгэж оруулах хэрэгтэй утга учир байдаг. Энэ үгийг бол одоо манай Хөсгөл аймгийн Мөрөн хотын соёлын төвийн дарга Монгол улсын соёлын тэргүүний ажилтнанд аваад дэндүн гэдэг мундаг ах маань одоо үгийг бичиж аялгаа хөгжмийг одоо Сэрот ах маань зохиож за миний хувьд бол тэрэн дээр бол одоо овертоны дуулалт за тэгээд хэл хуурууд ятгууд товшуур гэдэг олон төрлийн хөгжмүүд хийсэн. Тэгээд Сэрот ах маань гэсэн дээрээс дуулалт магтаалыг бас оруулсан байна. Дүгэтэлж хийсэн гэсэн. Вау ямар гоё юм бэ те. Тэгэхээр 8 сарын 2-нд бол хамгийн анхны сонсогчд одоо Хөсгөл нуурын далайн ээжийн магтаалыг сонсгоно шүү дээ. Тахилган дээр төрийн тахилган дээр. Тийм тэрэн дээр одоо ирсэн ард түмтэйгээ хамтдаа сайхан магтъя гэж бодож байгаа. Тэгээд далайн ээж маань ийм сайхан шүү, ийм шүү гэдгийг одоо үг болгоноор илэрхийлсэн. Тэр сайхан аялгууд магтаалыг бас гэж хийх гэж байгаа. Сэтгэл бол маш өндөр байгаа. Бас их
имээлттэй байгаа. Яагаад тэгэхээр бас далайн ээжийн энэ айхтар том авшигтай энэ мундаг гоё сайхан байгалийн сайхан ээжийнхээ ингэж магтан дуулна гэдэг бол их зүрх сэтгэл дотор бол их сандрал бөгөөд их бахархал их одоо баяр ёслол бас байгаа. Тэгээд далайн ээжийн бүтээл гээд зураг авалтаар очиод далайн ээжтэйгээ сайхан бясалгал хийгээд нэгэн биеэрээ мэдэрч гуйж аргадаж хөгжимдөж хамт сууж байхдаа бидэржсэн мэдрэмж маань яг энэ магтаал дээр гарч ирсэн. Цаанаасаа би энэ магтаалыг одоо оролцсон гэж би ерөөсөй бодож байгаагүй. Гэтэл энэ санал цаанаасаа ингээд ирсэн. Тэгээд бас энэ утга учиртай байх гэж би бол харж байгаа. Бясалгал гэснээс би яг танаас асууя гэж бодож байлаа л те. Эдгээр эх орноо байгаль ижигээ уул ус хавтгаа ингэж бодож бүтээл хийхэд юу хамгийн их нөлөөлдөг вэ гэж асуугаад эндээс бясалгал яг үүдэх болов гэж би ярих гад л байна л та. Таны нөгөө хүүхд хүн Монгол уламжлалт хөгжимд бясалгал гэдэг одоо бас бүтээл байгаад байгаа шүү дээ. Энийг бас та бидэнд сонирхолвол ер нь яг энэ байгаль дэлхийдээ яаж холбогдож чадхаар тийм гоё бүтээлүүд гард юм болоо. Хүн болгонд холбогдож байгаа л та. Гэхдээ хүн болгоноос яг тийм бас бүтээл төрөхгүй л байгаа юм тийм. Тий, ер нь бол яг байгаль ихтлгийтэй дотоод эрчимийн энергиэр холбогдох гэдэг бол их чухал одоо холбоос байгаа даа. За тэр яг хүн холбоос юу мэдэрсэн мэдрэмжийг л хөгжмөөр буулгах явдал маань л одоо бүтээл болж гарч байгаа юм л да. Тэгэхээр яг миний хувьд бол одоо Монгол уламжлалт хөгжим бясалгал гэдэг 2020 оноос эхлээд бас хөгжүүлээд хүн болгон янз бүрийн төрлөөр бясалгалыг хийдэг. Бясалгалын аргачлалыг бол өөрсдөө үүсгэж байдаг. Тэгээ яг уламжлалт хөгжим бясалгалын онцлог нь өөрөө Монгол уламжлалтын хөгөх шиг аядаан энэ аялгаугаар байгаль ихтлэхий эрчим энергийг одоо дотоод сэтгэл оюун санаагаа ариусгахыг тэгээ цаашлаад бас өөргөө эрчим энерги нөхөхгүй ийм гайхалтай одоо бясалгалын төрөл байгаа. 20 оноос яг ер нь бол гадагшаага чиглэсэн бясалгалын хөтөлбөрүүдийг хийжсэн. Тэрний үг гэхээр хөгт хүн буюу одоо яг энэ эерэг хүнийг бий болгох одоо нийгэмд юм одоо эрчим энергитэй зөв одоо үзэл бодолтой тийм сайхан үнийг бүтээхийн төлөө хийж байсан. За тэгээд энэ 20 онд хийсэн ажил маань анхны одоо бясалгалын хөтөлбөрийг хийснээс хойш өнөөдөр одоо ингээд 6 жилийн хугацаанд бол маш олон өөрчлөлтүүд гарсан байна. Тэгээд энэ бол цаанаасаас хийгдэх бас өвгдийн маань надад өгсөн үүрэг юм болов уу гэж би хардаг. Тэгэхээр яг мэдээж нөгөө одоо миний хувьд бол шууд ингээд хөгжмөө бодоол зохиогоол хийх гэдэг бол их том ажил. Гэхдээ энэний ард бол өвгд маань бас ингээд сайхан тусалж идэг болов уу гэж боддог. Тэгээ одоо миний хийх гэж байгаа зам мөр хийж байгаа ажлыг болохгүй бол хаачдаг. Болж л байвал тэтгэж идэг тийм. Тэгэхээр яг зөв зөвтэй яг энэ өв соёлоо өвгдийнхаа сайхан захиасыг гэж биелүүлэхдээ өшөө олон одоо зүйлээр салбараар гэх юм уу те хийж яваад бас их сайхан ивэж өрөөж байгаа лөө гэж миний хувьд бол боддог. Тэгээд одоо хил хуурын соёлоор 2024 онд манай одоо холбоо маань анх байгуулагдаад одоо ингээд 2-3 дахь жил рүү орж байна. Тэгээд энэ хугацаанд бол чамлахаар маш их амжилттай явж байгаа. 21 аймгийн 100 одоо яг хил хуурын соёлын өвлөө уламжлагчдыг нэгтгэсэн. За Европын одоо 5 улс тэгээд Япон Бүрээд, Сайхан Якут гэдэг 8 улсад салбараас гэж байгуулсан. Тэгшөө цаашаа ингээд дэлгэрж яваа. Энэ их үйлийг бас өвгд маань бас их сайхан шагнаж байгаа лөө. Тэгээ шагналт нь юу вэ гэсэн чинь би бодож байгаа зүйл одоо энэ Чойжин ламын сүм үзээд манай хил хуурын бас энэ уламжлалт одоо хожим одоо захирлынхан байсан өргөөд нь одоо манай энэ хил хуурын одоо үзмэр тий цаашлаад одоо энэ бясалгалын хөтөлбөр маань байр шин гэдэг бол бас хэр аргийн үнд бас энэ олдохгүй боломж болов гэж би харж байгаа. Тэгээ энэ сайхан эрчим энергитэй газар энэ сайхан эрчмийг түгээх гэдэг бол их сайхан одоо шагнал гэж бодвол хүлээж авч тэрэн дээр урам авч олон зүйлүүдийг хийх сайхан сэтлүүдийг төрөөд явж байгаа. Тэгээ Чойжин ламын сүм үзээд манай Монгол уламжлалт хөгжим бясалгал болдог. Тэгээ тэр бясалгал дээр бол одоо энэ хил хуур. За хил хуур дотор одоо 3 төрлийн хуур байна. Нуман хуур, хулсан, төмөр хуур. За тэгээ цаашлаад уламжлалт арьсан бөмбөр. За тэгээ алтаа ятаг, уртын дуу, за хөөмий, цуур гэдэг ингээд уламжлалт одоо хөгжмийн зэмсэг үлгээр одоо ингэж хөгт хүнийг бий болгох хөгжим бясалгал хийж байгаа. Тэгээд энэ Чойжин ламын сүм үзээ яг тэр
оршихуй дээр хашаан дотор одоо хашаалцсан байгаа дээр хашаан дотор нэг алхаал ороход тэр оршихуйд орж идэг тийм гайхалтай одоо их авшигтай сайхан газар л та. Тэгээд энд ирж бясалгал хийдэг манай одоо хамтрагч нар гэх юм а те. Энэ хүмүүс маань хүртэл хилдэг. Тэгээд үнэхээр их шал өөр байна. За бид нар бол нөгөө байгаль олон газар хийж исэн. Тэгтээ бас энэ Чожин ламын сүм үзээ бол үнэхээр их өндөр энергитэй газар гэж тодтогч хэлмээр байгаа. Тэгээд одоо коп армдлаар удахгүй болно. Тэгээд тэр үеэр ч гэсэн эрдэнэ зочдод уламжлалт энэ хөгжим бясалгалаар дамжуулж Монгол уламжлалт энэ нүүдэлж анхун соёлын тэр элементүүдийг бас харуулъя гэж зорж ажиллаж байгаа. Тэгээд энэ урлагийн тоглолт бол нэг өөр. Уламжлалт бясалгалд бол гүн одоо нэг дотоод сэтгэлийн ухамдал тохомсрын тэр оршихуйд нөлөөлдөг юм гайхалтай одоо бас нэг төрөл байгаа. Тэгээд энэ төрлөөрөө бас уламжлалт хөгжим бясалгал биелгээ йога гэдэг ингээд олон төрлүүдийг бас хийхээр бэлдэж байна. За тэгээд яг хуу түрүү жил одоо манай энэ Дорногов аймагт Тэнгэрийн удагч фестивалийн үеэр үлэмжийн чанар гэдэг одоо шамлын оронд бид нар бас яг нь уламжлалт хөгжим бясалгалаар ажилласан. Тэгээд энд 20,000 гаруй зочид ирсэн. Тэнд бол маш их юм өндөр энергитэй газар, маш их тэгээд тэнд бас мэдэржсэн мэдрэмжийг Улаанбаатарын хотын төв Чожин ламын сүм үзэдээ мэдэрч чадж байгаа нь гайхалтай энергитэй гэдэг л баталж байгаа юм болоо гэж бас бодож байгаа шүү дээ. Яг залуу хүний хувьд бас баярлдаг л да. Альва Монгол өв соёл, язгуур урлагийг өвлөнд хийж авч явж байгаа хүмүүс ингээд нэг хэсэгтэл дандаа юм өндөр настай хүмүүс байлаа л да. Одоо бол ингээд улам гой залуужаа тэр дундаа юм хил хуур хөгжим улам бүр ингээд залуучууд аяйгүйг сонирхдаг болчихсон байгаа тийм. Мэдээж үүний одоо гүүр нь болж байгаа хүн бол таныг гэж одоо хувьдаа боддог. Тэгээ маш олон хүмүүс ч гэсэн үүнтэй санал нийлэх байх гэж бодож байна. Тэгээд яг энэ уламжлалт язгуур хөгжмийн зэмсгийг яг орчин үеийн бас юм дууралттай хослуулад тий ингэж байгаа нас залуучуудад илүү төлөхөд хаалгадж байгаа л гэж бодож байна. Ер нь залуучууд хил хуур хөгжмийг ер нь юм язгуур хөгжмүүдийг сонсоод ямар сэтгэлтэй байна. Одоо ингээд жишээлбэл таны бясалгалд явж байгаа залуу үеийн төлөөлөл бас тий ямар сэтгэлтэй байдаг вэ? За залуу үе гэхээс одоо балчрууд гэх юм уу? Тий балчраас нэг хэлээ тий. Одоо гэр бүлийн манай одоо уламжлалт бясалгал байдгийн. Тэгээд тэнд одоо ирж байгаа хамгийн балчир хүүхэд маань одоо 8 настай хүү байсан. Эрэхтэй бол яаж би бүтэн цаг суух вэ гэдэг бүр шууд эренгүүдээ надад тэгж хэлсэн. Тэгээд би за ер нь бол нэг цаг чи урт гэж бодож байна уу гэдгсэн чинь тийм маш урт гэж бодож чинь би удаан сууж чаддаггүй гэж хэлсэн байхгүй. Тэгээд за би чи яг миний хажууд сууж хоёул хамтдаа ингээд бүгдээрээ бясалгал хийхэд яг миний хажууд суугаад миний тоглож хөгжмийг төвдөрөө сонсоорой гэдэг. Тэгээд тэр бясалгалын ар дээр хүү юу ярьсан гэхээр одоо хүн болгоор сэтгэлээсээ хуваалцдаг бас ерөөлөө. Тэгээ хүү дээр ирсэн хүү юу гэж хэлсэн гэсэн чинь багшаа гинэ. За тэгээ яасан гэдгсэн чинь би нэг цаг маш удаан өнгөрнө гэж бодсон чи би нэг 10 минут болсон юм шиг л боллоо. Тэгээд би таны тоглож байгаа энэ номон хуур хөгжмийг тоглож үзэж болох уу гэж асууж байгаа. Тэгэхээр тэр хүүхдэд юу гэж нэхэр энэ уламжлалт хөгжмөөр дотоод сэтгэлдэн тэр бясалгалаар дамжуулж маш одоо бүтэн 60 минут гэдэг бол урт хугацаа ч гэсэн 10 минут юм шиг гэж хураангуйлж тэр хүүхдэд мэдрэмжийг өгсөн байна. Хоёрдугаар тэр хүүхдэд тэр хөгжмийн зэмсгийг дурлуулсан байна. Тийм байна. Гэдэг бол өөрөө энэ уламжлалт одоо бясалгалын маш том хүч байгаа. Гэх жишээний ер нь бол ингээд маш их залуу үе одоо энэ уламжлалт хөгжим бясалгалыг их сонирхдаг болж байна. Цаашлаад энэ язгуурын угсаатны за тэгээд энэ эртний дэлхийн хүн төрлөختний эртний хөгжим одоо энэ хил хуур хөгжмийг их сонирхдаг болж байна. Одоо манай сургалт бол хамгийн балчрууд бол 5 настай балчрууд явдаг. Тэгээд энэ яг хөө төмөр хуур хөгжим бол одоо хүүхдийн шүд бэхжсэн цагаас эхэлж тоглох ёстой. Гэхдээ манай дээр бол номон хуур, улсын хуурын сургалт маань 5 настай хүүхдүүд хүртэл ингэж сураад явж байгаа. За тэгээд Улаанбаатарт бид нэр хил хуурын сургалт хийхээс гадна манай холбоо өөрөө 5 сум 4 аймагт одоо хил хуурын танхим байгуулсан аль бий басна. Тэгээд энэ танхимаар дамжуулаад тухайн одоо сум аймагт амьдарч байгаа өвлөө уламжлагчтай нэгдүгээрт одоо сургалт хийх тэр боломжийг өвийг одоо өвлүүлэх боломж олгож байгаа. Хоёрдугаар тэр өвийг залуу хож үе маань өвлөх боломжийг бас холбооны зүгээс бодлогын төвшөнд хийгээд явж байгаа. За энэ маань өшөө дэлгэрч байгаа. Тэгээд өнгөрсөн жилийн нүүдэлчин наадмаар манайх 3 гэр барьчин гэж гарч байсан. Тэгээд энэ жил одоо 5 гэр барих хүртэл хэмжээний олон залуучуудад болсон байна тийм. Тэгээд яг хуу нүүдэлчин наадам гэдэг бол бидний яг энэ эртнээс
өвлөж ирсэн сайхан нүүдлийн соёл, тэр дундаа язуурын сайхан өвийг гэдэг тий биеэрээ мэдрэх маш том боломжтой их сайхан наадам байдаг. Тэнд одоо манай холбоо бол их ач холбогдол өгж ордог. Тэгээд одоо нөгөө 4 аймаг 5 сумд байгуулсан танхимын суралцагч нар маань олуулаа болсон. Тэгээд нэг одоо танхимд гэхэд 45 хүүхэд багт шээ тий. Гэх жишээ нь ингээд маш их одоо хөгжсөн. Тэгэхээр энэ тун удахгүй бас энэ уламжлалт хөгжмийн одоо бас магадгүй наадам хийх хэмжээний болж байгаа гэж харж байгаа. Тэгээд яг хуу хэл хуурын соёл бол нэг хэсэг бол Монгол одоо уламжлалт хэл хуур гэдэг тодтгол ер нь бол алга болж арилж байсан. За энийг бол бодлогын төвшөнд холбоо байгуулж бодлогын төвшөнд нэлээд олон ажил хийсний ард дээр бол одоо илүү их тодорч байгаа даа их баяртай байгаа. Тэгээ Монголд бол яг хэл хуур гэхээр ер нь л якут төмөр хуур бол үнэхээр гоё, якут хатлаг гоё аргагүй л дээ. Тэр чинь нөгөө нэг сонирхол буюу шин төрлийн урсгал тий. Тэгээд хүмүүс угаасаа юуг сонсох, юуг сурах, дагуун дуурах гэдэг бол хүний өөр ирэх. Гэхдээ бас нөгөө соёлын бодлогын хэмжээнд бол их жоохон айц дагуулж исэн байсан. Тэгээд энийг бас илүү уламжлалт нь юм шүү, монголчин юм ялгаатай шүү. Тэгээд одоо юм дэлхийд дээр одоо мэдээж якутын яг энэ татлах хэл хуурын соёл дэлхийд бол маш өндөрөөр үнэлэгддэг ийм одоо мундаг соёл ч гэсэн монголчууд бид нар бол эрт дээр үеэс бүр ингэж авч явж ирсэн шүү гэдэг аргачлалын нүртэл арай өөрөөр харуулах. Тэгээ орчин нэг хим юмл биг бокстой хийх энэ зүйлийг бол илүү тодтогч илүү өөр баярласаа хийж хүүхд залуучууд одоо нилээн их ингэж орж ирж байгаа. Хоёрдугаарт яг нөгөө хэл хуур тоглодог байсан ахмадууд маань ер нь бол одоо яг соёлын бодлогын хэмжээнд ч гэсэн тоглолт янз бүрийн үйл ажиллагаанд орох нь их хомсдож эхэлсэн учраас гэж бүтгэрч ийсэн гэж хэлнэ. Тэгээд түүнээс хойш холбоо маань байгуулагдаж олон хүмүүсийг нэгдсэн тэр нэгдмэл ойлголт нэгдмэл хүчээр бид нар бас энэ хэл хуурын соёлыг гэрэлтүүлж байгаа юм болов гэж харж байгаа. Тэгэхээр ахмадууд бол энэ дээр бол маш их үүргэр өгсөн. Тэгээд манай одоо өвлөө уламжлагчдаа сая өнгөрсөн оны 10 сард Японд бид нар бас 5 хотоор тойрон тоглолтоос хийсэн. Тэгээд энэ өөрөө бас нөгөө Монголдоо гэхгүй олон улсад ч гэсэн Монгол уламжлалт хэл хуурын соёлыг 5 өөр одоо аймаг сумын тэр уламжлалт тэр татах аргачлал тэр соёлыг илэрхийлсэн тийм сайхан тоглолт хийсэн. Тэгээ энийг бас уламжлалт болгоод олон улсын хэмжээнд бас хийх ажлууд дээр ажиллаж байгаа. Тэгээ манайх одоо 8 улсын салбар байгуулаад тухайн улсад одоо ажиллаж байгаа одоо холбооны тэргүүлэгч бол тухайн улсын иргэнээр бид нар тавьсан. Тэгээд одоо Нидерланд дахь манай салбарын тэргүүн болохоор Ровн Харцог гэдэг одоо яг одоо юу сошиалар хүмүүс их сайн таньдаг шүү дээ. Хүмүүстэг далтай ятаг ороор тоглооддаг мундаг зав Нидерланд залуу байдаг. Тэр залуу маань одоо манай Нидерланд дахь салбарыг хариуцдаг. Тэгээд энэ жилийн 11 сард Нидерланд хотод Нидерландд ийм хэл хуурын фестивал хийх гэж байгаа. Тэгээд энд бас воркшоп уламжлалт хөгжим бясалгал гэх тоглолтуудыг хүртэл зохион байгуулж байгаа. Гэх жишээ нь одоо нэг салбарын бас тэргүүлэгч нар маань ийм сайхан ажлуудаа ингээд санаачлал хийж байгаад маш их баяртай байна. Тэгэхээр энэ зүйлээс улбуулаад одоо энэ манай Монгол уламжлалт нэгдүгээр хэл хуурын соёл, уламжлалт хөгжим бясалгал олон улсад бас түгэнд дэлгэрэх маш том зам гүрийг хамтарч ингээд гарах хийх гэдэг ийм сайхан түүхэн үе дээр ирчээд байна гэж миний бодлоор харж байгаа. Ер нь л яг өнөөдөр дэлхийн дахинд ер нь хөгжмийн зах зээл тухайн улс үндэстэн өөрсдийн өнгө аясыг шингээсэн тэгээ ондоошлоо харуулсан зүйл илүү бас ингээд цайлж гарч ирж байна шүү дээ. Үүний нэг жишээ нь бол хүү хамтлаг байна. За дээрэс нь яг та яг хэзээ хэллээ хэл хуур хөгжим бид нар бүр багтаа л мэдчихсэн үг гэхээс яг ингээд өсвөр наснаас хойш ер нь л ингээд бүдэрчсэн бас сүүлийн 4-5 жил бол түлхүү ямар ч гоё тийм Монгол үндэсний одоо үйл ажиллагаа дээр очихоор хэл хуур явж гин хөөмий явж гин үндэсний язгуур урлагууд дандаа гоё ингэж ихшгэлдэг болцсон байгаа нь буцаад ингээ гоё сэргэж одоо олон түмэнд их хүрч ийн гэж харж ирсэн яг дотроо хувийн бодол. Дээрэс нь олон улсад таны хувьд өөрөө бас Монголдо дотоодод төдийгүй яг олон улс руу ерөнхийдөө төлхөө уран бүтээлээ хийдэг хүний хувьд олон улс руу нэлээд их ажил хийх бах та гэж бодсон чинь тэгвэл нэр айгүй олон гоё ажлуудыг бас аль хэдийн хийгээд эхэлж гисэн байгаа юм байна. Тэгээд бас хамт олонд нас томоос том баярыг хүргэе. Энэ өв уламжлалыг тээж авч яваад өвлүүлнэ гэдэг чинь өөрөө бас их том мэдээж
бахархал байгаа шүү дээ тий. Ер нь Монгол Улсын соёлын элч гэдэг маш том юм хариуцлагатай, тодтголтой ажлыг бас та яг гүйцэтгэж ажиллаж байна. Тэгээд соёлын элчийн хүрээнд мэдээж дотоодод төдийгүй олон улсад Монголоор эх орноос сурталчлах, таниулах, тэр дундаас энэ өв соёлыг өвлөж таниулах нь их том хариуцлагатай ажил байх. Маш завгүй ажил юм болов уу гэж яг нэрнээсээ бид гэж ойлгож байна. Гэтэ олон улсад ингэж салбараар нэг тэр дундаа яг энэ хэл хуур хөгжмөөр бас олон улсад байгаа Монгол угсаатнаа нэгтгэх, олон улсад өөрсдийгөө таниулах гэдэг нь хэр төвөгтэй ажил вэ? Одоо салбар болгон дээр та тухайн улсын иргэнийг бас тэргүүнээр нь тавьж байна гэж дээ. Тэр хүн өөрөө уран бүтээлд хайртай. Тэр дундаа Монгол язгуур урлагтаас хайртай хүн байх хэрэгтэй болчиход байна шүү дээ. Тэгэхээр тэрийг олно гэдэг нь бас их хэцүү байх. Зөв бодоод үзэх. Тий, ер нь бол яг олон улсад салбараа байгуулах энэ хүмүүсийн харахад бол хөөсрөл юм шиг харагдаж байгаа. Гэхдээ нөгөө хүн чанар нөөрөө олон улсад бид нар тэлжиж энэ соёлыг одоо оюун санааны төвшөндөөс өвлүүлэх боломж гэж бид нар хардаг. Тэгэхээр манай холбооны хувьд Монгол Угсаатан хэл хуурчдын холбоо гэдэг нэртэй. Ягаад Монгол хэл хуурын холбоо ГЭГ-ийн гэдэг нь утга учир нөрөө дэлхийд дээр Монгол Угсаатан 100 сая гаруй амьдарч байгаа. Тэгэхээр бид нар хэл хуурын соёлоор энэ бодлохоор дэлхийд дээр таран амьдарч байгаа Монгол Угсаатнаа нэгтгэх зорилго нэг. Хоёрдугаарт за бидний одоо энэ өв соёлыг олон улсад яагаад ингэж өвлүүлэх, таниулах тий энэ ажлууд хийгээд байгаа юм гэхээр оюун санааны хувьд бид нар Монгол одоо улсыг тэлэх боломж буюу Монгол тайртай хүмүүсийг бий болгох, Монгол өв соёлыг өвлсөн өвлөн уламжлагчдыг бий болгох. Цаашлаад энэ өөрөө магадгүй бид нар Орсын улбаны улс тэ бүгд найрамдахад ард улсын одоо тунд оршиж байгаа энэ орон нутаг бол энэ газар зүй бол энэ одоо газар дээрх байгаа байршил бол оюун санааны хувьд бид нар дэлхийд дахинаар таран байрших боломжийг олох болов гэж харж байгаа. Тэгээ энийг нэг үндэс одоо ажил болгож энэ олон улсад хэл хуурын салбарыг үүсгэж байгаа. Тэгэхээр энэ хэл хуур гэдэг хөгжмөд дэлхийн 160 улсад дэлгэрсэн одоо дэлхийн эртний хөгжмийн зэмсэг. Тийм учраас энэ 160 улсад бид нар нөлөөлөх боломж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр алсын том зорилго бол энэ олон улсад байгаа ялангуяа хэл хуурын соёлтой холбоотой улс орн бол Монголтой их холбоотой байдаг. Нүүдэлчин соёл цаашлаад одоо тэнгэр үзлээс ахуулаад адил төстэй соёлууд байдаг учраас бидэрт нэгдэн нийлэх хамтран хавсрах тэр боломж гарна гэж би зүгээр сэтгэл дотор их горддаг. Тэгээ энэ одоо сэтгэл одоо бодол маань одоо их сайхан биелэлээ болоод тэгээд 8 улс салбар байгуулагдсан байна. Энэ жил өшөө нэмээд 4 улсыг нээн. Тэгээд энэ дээр судалгаанууд явж байгаа. Тэгээд тухайн улс Монгол соёлд хайртай. Цаашлаад яг энэ өв соёлыг дэлгэрүүлэх тэр чин сэтгэл хүсэлтэй хүнийг бид энэ тухайн улсын одоо тэргүүнээр тавьдаг. Тэгээд тэр хүн тэргүүнээр томилгцсанаас хойш шууд ажиллаа хийж эхэлдэг нь бас их гайхалтай. Түүний нэг нь одоо Сааха Якутийн тэргүүн одоо энэ Альбина гэдэг энэ гайхалтай эмэгтэйгийн тухай бас хэлэхгүй болохгүй. Энэ хүн бол энэ хэл хуур гэдэг хөгжим Сааха Якутд бол бүр сургууль байдаг. Бүр хөгжмийн сургууль. Манайхаар одоо хөгжмийн коллеж гэдэг шиг. Тэгээд энэ Альбина гэдэг хүн өөрөө их том багш. Одоо 7,000 шавьтай хэл хуурын штэ. Тэ дээрээс нь одоо дэлхийн одоо төмөр хуурын хатан хаан гэж нэрлэгддэг юм гайхалтай хүн одоо манай Якут салбарын тэргүүнээр ажиллаж байгаа. Тэгээ тэр хүний хувьд бол мэдээж өөрөө нөгөө Якут хэл хуурын соёлыг олон улсад түгээн дэлгүүрээр таниулаад сурчилсан ийм мундаг хүн. Гэхдээ Монгол хэл хуурын соёл тайртай байгаа гэдэг энэ үнцгээрээ бас хамтарч ажиллаж байна. Хоёрдугаарт одоо өнгөрсөн оны 11 сарын 30-нд Якутд болсон олон улсын хэл хуурын өдөрт одоо намайг урьж оролцуулж тэр бүр том тоглолтын дээр Монгол хэл хуур гэдэг тэр тод татгалыг одоо олон төрлөөр нь тоглож үзүүлж мөн хэл хуурын мастеруудад мастер класс орох тэр боломжийг олгосон. Жишээлбэл одоо те Якут хэл хуурын тэр мундаг мастерууд Монгол хэл хуур гэж яг юу вэ гэдгийг л надад одоо таниулах тэр боломжийг олгосон гэсэн. Гэх жишээ нэгэд маш олон сайхан бодлого ажлууд хийгдэж байна. Тэгээ сая Оросд хийсэн бас тэр фестивальд ч гэсэн энэ Монгол хэл хуур, Якут хэл хуур гэдэг соёлыг ялгааг харуулж өгч байгаа. Тэгээ бид нар нийлэхээрээ бид нар нэг юм эртний өвгдийн юм сайхан хөгжим шүү гэдгийг бас илэрхийлж байгаа. Энэ бол том бодлого явж байгаа байхгүй. Тэгээ зарим хүмүүс тэгдэлтэй би ч яг анх нөгөө хэл хуурынхаа холбоог байгуулж байхдаа Якут хэл хуурын соёл Монголд бол маш их ингэж байна гэдгийг
жоохон шүүмжлэгээр гарч ирсэн. Аха. Тэгчээд энэ хүн өөрөө Якут очиод одоо ингээд тий Якут хүнтэй ингээд нийлээ тавл тгээ яваадах ямар сони гэж хүмүүс ярьсан. Гэхдээ энэ бол бодлого явж байгаа. Аха. Бид нар Якут хэлхүүрийн соёл Монголд бас хэтэх их одоо тий тренд болоод ингээд хүн болгон сураад Монгол хэлхүүрийн соёлоо орхитуулах юм бол энэ бол алга болох, устгах маш том аюултай. Энэ хоёрыг ойлголтыг ойлгуулна гэдэг нь их чухал. Якутны юм байна, Монголын юм байна. Монгол ондоочлол бид нар явах юм бол ирээдүйд ийм байх боломж байгаа гэдгийг л харуулах зорилготой. За тэгээ Якутд зочилсон 7 хоногийн хугацаанд бол хүн төрөлхтний хэл хурим том музей гэдэг сайхан Якутд. За дэлхийн 120 гаруй улсын хэл хуур тэнд байждаг. За тэнд нь зочлоод Монгол уламжлалт хэл хуурийнхаа үзмэрийн булан бас бий болгоод Монгол Хсад хэл хуурчтай холбооныхаа урлагчдынхаа бүтээлийг бас тэнд байршуулсан дэх баяртай байна. Энэ өөрөө том бодлого байхгүй юу? Тэгээд цаашлаад одоо Хөөми үлгийн нутаг гэж манайхан ярьдаг шиг сайхан Якутын Вилиски гэж хот байдаг. Тэнд болохоор одоо Төмөр хуурын үлгийн нутаг гэж үздэг. 1700-аад оноос ингэж хэл хуур хийж байсан тэр орш одоо хот байгаад байгаа. За тэр Альбина бол тэр хотоос төрсэн хүн. Тэгээд тэр нутагт нь очиж тентхийн музейд нь бас Монгол уламжлалт хэл хуурын булан бас бий болгосон. Гэх жишээ нь одоо ихээр бид нар нөгөө хаа байна тэр газараа бид нар Монгол соёлыг бас тодтогч харуулах тэр юу зүйлсийг байршуулах нь их чухал. Нэгдүгээр оюун санаа, хоёрдугаар бит байдлаар нь байлгана гэдэг чинь их чухал. Гуравдугаар тухайн улсдаа бид нар ингэж нөлөөлөх гэдэг чинь их чухал. Тэгэхээр Хилийн чандд суугаа монголчуудын 250 мянган гаруй хүн байгаа. Тэгэхээр энэ хүмүүс одоо жишээлбэл Монгол соёлоо мэдрэх боломжийг тухайн улсын салбараар дамжуулж авах боломжтой байна. Жишээлбэл яг 2022 онд одоо Монгол улсын соёлын хэлчээр томилогдоод Европын 8 улсын 45 хотоор явж 4500 Монгол гэр бүл хүүхэд залуучууд 2500 тухайн улсын иргэдэд яг энэ Монгол үндэсний өв соёлын үн цэн нэртэй тайлбар төсөл гэж байгаа. Энэ дотор юу орж ирэх хэрэг хөөми, хэл хуур, цуур, за тэгээд үндэсний нүүдэлчин соёл тий ямар одоо ямар хэлбэрээр хөгжиж яаж ирсэн түүхтэй одоо үед энэ хөөми хэл хуур яаж хөгжөөд байгаа юм гэдгийг таниулах, сурчлах, дээрээс нь өвлүүлэх хичээл сургалтууд ордог. Гэж ерөнхийдөө 4 жилийн хугацаанд явсан байна. Тэгээд энэ хугацаанд бол маш их ажлууд хийгдсэн. Европын орноос гадна Америкийн одоо Чикаго, Сан Франциско суугаа монголчуудад хүртэл ажилласан. Тэгээд цаашдаа ч гэсэн Хилийн чанд зугаа монгол хүүхд залуучуудтай хос соёл хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Тэгээд анх соёл хийлж болохдоо хос соёл хөгжүүлэх хөтөлбөр гэдэг одоо мөрийн хөтөлбөрөөр орсон. Тэгээд энэ юу гэхээр Хилийн чанд зугаа монгол хүүхд залуучууд тухайн улсын соёлоороо мэдээж амьдарч хөгжиж байгаа монгол соёлоо орхитуулад байна. Тэгвэл энэ хүүхдүүдэд хос соёлыг одоо өвлөх боломжийг олгоё гэдэг мөрийн хөтөлбөр байхгүй. Тэгээ соёлын хэлчээрээ Хилийн чанд зугаа монгол хүүхд залуучууд дээр ингэж хурж ажиллая. Тухайн улсад бас амьдарч байгаа тухайн улсын иргэдэд монгол соёлоо таниулъя гэдэг одоо хөтөлбөрөөр 2022 онд соёлын хэлч болсон. Тэгээд соёлын хэлч болсноос хойш одоо ингээд одоо 4 жил болж байна. Тэгээд энэ хугацаанд бол мэдээж яг анх соёлын хэлч болох нь маш их одоо үүрэг хариуцлага, маш их одоо тий бас улсаас их олон сайхан бодлоод байдаг болов уу гэж харж байсан. Гэхдээ ер нь бол яг хүмүүс их боддог л да соёлын хэлч гэдэг хүн бол одоо энэ улсаас юм тэтгэмжтэй мөнгөтэй тэгэл их л юм соёлыг түгээгээл олон улсад ингээл яваад идэг гэж боддог. Гэтэл энэ одоо ямар нэгэн улсаас цалин нэгч одоо мөнгө авдаггүй гэдгийг албаасаас хэлье. Тэгээд хэл хуурын соёлыг ингээ 8 улсаас салбар байгуулсан. Чиж аргагүйсээ соёлын хэлч юм чин тэгэл те улсаас ингээ мөнгө өгөөч тэгээд тэрнгээрээ сайхан юм хийж байгаа гэж олон хүмүүсээс сонсч байсан. Гэхдээ яс үн дээр бол тийм бол байхгүй. Тэгээд соёлын хэлч гэдэг бол бид нар Монгол улсаа соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх, таниулах, тэгээд дипломат одоо зөөлөн соёлын зөөлөн бодлогоор бид нар бас ажиллах гэдэг ийм үүрэгтэйгээр чиглэлтэйгээр ажилладаг. Тэгээд соёлын хэлч гэдэг бол зүгээр нэг байгаад байх биш. Явж тэр соёлыг түгэх хэрэгтэй гэдэг. Одоо тэр үзэл надад бас их байдаг л да. Тэгээд олон улсад ер нь аль болох монгол соёлоо түгээн дэлгэрүүлж олон улсад энэ хэл хуурын соёл тэр дундаа одоо соёлын бит бус өвийг одоо таниулан сурчлах, өвийн төвийг байгуулах хүртэл зорилтоор ажиллаад явж байгаа. Би таны ярианаас одоо та яг энэ
Монгол уламжлалаа. За тэр нэг хэл хуур хөгжим. За тэг ер нь энэ хөгжмийн салбарт бас 20 гаруй жил болсон шүү дээ тий. Сүүлийн жилүүдэд маш идэвхтэйгээр яг энэ хэл хууртай холбоогоо ажилуулад холоосоо таниулаад явж байна. За энэ бүгд дээр соёлын элч гэдэг одоо энэ том тодтол байгаа учраас таны ард төр дандаа хамт явж байгаа гэж би таны ярин сая би ойлгоод байлаа л да. Таны сая үнэнгээ хэлтэл гэдэг шиг. Яа тэгэхээр за бидний хамгийн ойр гэвэл бүгд намын солонгос бид нар урлагаар дамжуулж яаж соёлыг дэлхийд өөрсдийгөө таниулж чадж ивэ гэдэг энэ маш том бодлого явдаг гэж бид нар ингээл сонсоод мэдээлэл өгчтэй. Яг үүнтэй адилхан бид нар бас урлаг спортоор дамжуулаад Монгол орноо соёлоо сурталчилж байна гэж ойлгоод байгаа. Гэхдээ ямар ч тэмцэлэггүйгээр энэ болгоныг та өөрөө яг хамт олонтойгоо яваад олоосоо сурталчилдаг гэхээр жаахан харамсалтай санагдчих. Тий. Яг чин үнийг бас хэлэхгүй бол хүмүүс нөгөө буруу ойлголтууд их авдаг тий. Гэхдээ би одоо энийг хийснээр намайг одоо чи соёлын хэлч ингэлээ гэж хүмүүс ярихгүй бах. Яагаад тэгэхээр хүн зөв ойлголттой авах хэрэгтэй. Тэгээ Монгол Улсын соёлын хэлч гэдэг бол маш том одоо энэ бол их том үүрэг хариуцлага. Тий. Бүхэл бүтэн одоо Монгол улс төр тий чи яг энэ Монгол соёлоо одоо олон улсад одоо таниулан сурчлагч, элч, төлөөлөгч учраас ч явах хэрэгтэй гэдэг энэ үүрэг байгаа тий. Тэгээ энэ үүрэг дээр бол яг хөө мэдээж соёлын хувьар одоо олон улсад соёлын үйл ажиллагаа хийхэд бол мэдээж нөгөө визний асуудал цаашлаад одоо нөгөө тухайн улсад байгаа Монгол дипломат, консул тий одоо элчин сайдууд үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх чиглэл одоо байгаа. Тэрнээс биш нөгөө хүмүүс мөнгө гэж их боддог тий цалин мөнгө авдаг гэдэг тийм зүйл ерөөсөө байхгүй хэлж байгаа. Бусдаар бол хийж байгаа ажлыг мэдээж нөгөө дэмжих тий бодлогын төвшөнд ягаад би одоо соёлын хэлч болсон бэ гэдэг бол одоо нэгдүгээрт бид нар одоо энэ төрийн бус байгууллагаар төртэй хамтарч ажиллаж төрийн хийгээгүй одоо хараагүй байгаа үнцгийг төрийн бус байдлаас параллел хоёр параллел байдлаас дэмжин ажиллах зорилттойгоор явж байгаа гэсэн. Тэгэхээр одоо юу гэдгийг мэдээж төр маш олон соёлын бодлого, соёлын ажлыг хийх ингээд олон төлөвлөгөөтэй ажлууд байж байгаа бол тэрний хажуугаар бид нар соёлыг дэмжих хажуугаас нь бид нар ийм одоо олон улсад хийх боломжууд байна шүү гэдэг төртөг хамтрах боломж бид нар төрийн мөцөөрөө хийж байгаа гэсэн. Тэгэхээр яг зөв ойлгох хэрэгтэй юм байна. Мэдээж санхүүжилтийн хувьд дэмжлэг байхгүй. Гэхдээ мэдээж Монгол улсын соёлын элч гэдэг бас энэ нэр хүнд гэдэг зүйл нэрээ байна те. Тухайн улсад альва үйл ажиллагааг хийхэд Монгол улсын соёлын элч гэдэг нэр хүнд маш чухал. Гэхдээ альва зүйл ер нь ямар ч зүйл ямар салбарт санхүүгийн дэмжлэгтэй байж иж өшөө илүү бид нар одоо хурдтайгаар ингээд хийх гээд байгаа зүйлээ бүтээж чадах гэдэг шүү дээ. Тэгэхдээ эерэг сайхан талаас харъя гэвэл магадгүй таны энэ 20 жил өөрх амьдралын хугацааг зарцуулж байгаа энэ Монголын соёл урлагийн түгээн дэлгэрүүлэх энэ бүр чинхүү хүсэл зорилго дараагийн залуус их гоё одоо үе таалганд болж өгөх байх. Илүү нөө төрөөс бодлоготойгоор санхүүжилттэйгээр дэмжигт нь одоо та ингээд гоё суурийг бас гоё тавьж өгч байгаа. Эерэг талаас нь харуул. Тийм. Ер нь бол яг хуу тийм. Одоо соёлын элч болсноороо би одоо яг нөгөө анх бол нөгөө соёлын элч гэдгийг анх сонсоод вау ямар мундаг хүмүүс эдэм бэ гэж анхаардаг байсан. Тэгээ өөрөө яг соёлын элч болсны ар дээр ямар их ажил хийдэг, ямар их өөр рөлтэй хүмүүс вэ гэж харсан. Тэ. Тэгээд ер нь бол зүгээр зогсох ямар ч боломжгүй байна гэдгийг харсан. Тэгээд одоо 22 оноос хойш одоо ингээд 4 жилийн хугацаанд бол жил болгон бид нар тайлангаа асуудаг. Бид нар тайлан дээр ингээд эргээд тайлангаа бичээд өгч яхад ямар их ажил хийсэн бэ гэдгийг хардаг байхгүй. Тэр болтлоо ерөөс ингээд ажиллаж идэг. Ингээл өдөр шөнөгүй уран бүтээл хийн дээрээс нь одоо соёлын бодлогын ажлууд хийн. Би өөрөө яг олон улсын харилцаа дипломат мэргэжлэр хүмүүлийн ухааны их сургуулийг бакалавраа төгсөж исэн. Тэгээд Японд магистраа хамгаалсан. Тэгээд яг өөрөө яг нөгөө сууж одоо энэ гадаад бодлогын ажил хийх уулна тийм одоо мэргэжилтэй хүн. Гэтэл өөрөө хөгжим соёлд их дуртай учраас ер нь энэ хоёрыг хослуулах боломж юу вэ гэсэн чи соёлын элч юм хэлээ л дээ. Тэгэхээр энэ зөвлөл хүчний бодлого буюу дипломат ажил бол энэ соёлын элч ажил байхгүй. Тэгэхээр олон улсад бид нар бас энэ соёлоороо дамжуулж бас энэ гадаад харилцаагаа тэлэх, гадаад харилцааны зөвлөл хүчний бодлого хийж байгаа бид нар бол дипломат гэж харж байгаа. Тэр энэ бодлоор харахад бол үнэхээр сайхан байдаг. Одоо би ар жаргалтайгаар энэ соёлын элч ажлыг хийдэг. Гэхдээ бид нар ирээдүйд соёлын элч гэдэг энэ улсаас томилсон хүний хийж байгаа ажил мэдээж эн чинь нөгөө улс чинь өөрөө энэ хүн яг юу хийдгийг салбартаа юу хийж байгаа цааш юу хийж байгаа гэдгийг тодтолцоолыг хийж ижил энэ хүнийг томилж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүрээндээ ч гэсэн энэ салбараар нь хараад жилдээ нэг удаа юм
гоё төсөл сонгон шалралт хийдэг байвал гоё юм болов гэж би зүгээр бодож байгаа. Одоо Монгол бас хэмжээнд 40 гаруй соёлын хэлж байгаа байхгүй. Соёлын хэлж гэдэг нь болохоор зөвхөн монгол хүн биш тий. Одоо Японд байдаг Япон хүн, Япон одоо Монгол улсын соёлын хэлж байгаа гэдэг шиг энэ одоо соёлын хэлчнэрийн дундаа жилдээ нэг юм том төслийг санхүүжилдэг тийм гоё байгаас гэж би бодож байгаа. Энэ ирээдүйд болох байх гэж би бодож байгаа. Тэгээд ингээд энэ зүйл байх юм бол мэдээж энэ соёлын хэлч хийж байгаа ажилд маш том одоо дэмжлэг болно. Хоёрдугаар соёлын хэлч нарын бас хийх ажлын одоо бүтээмж байдал нь их өндөр болно гэж би харж байна. Тийм байна. Тэгээ яг хуу соёлын хэлч гэчээ тухайн улстай нэг юм яг өөрийнхөө салбарын ганц хоёр юм хийчихэд байдагч хүн бас нэг үгэлэхэд бол одоо тийм соёлын хэлчнэр ч гэсэн байдаг. Тэгэхээр тэр байдлаасаа болоод одоо соёлын хэлч нь болох сунгах гэрээ энэ ч одоо 2 жилдээ нэг удаа гэрээ идэг. Гэрээ сунгахгүй байх цуцлаг гэл олон юм зүйлүүд бол гардаг. Тэгэхээр нөгөө актив байх тэр боломж нь өөрөө яг гоо гэрээ дээр тулгуурс одоо нөгөө юун дээр тайлан дээр тулгуурлалтна гэхээс илүүтэйгээр бас дэмжин ажиллах тэр төслийг тий магадгүй нэг 100 саяын төсөл гэх юм бол 100 сая төгрөг асар хэмжих боломжтой байхгүй тий улсын хэмжээнд нэг 100 сая төгрөгийн бодлого гаргачихад боломжтой гэж би зүгээр харж байгаа. Энэ жишээний дараагийн бас мундаг соёлын хэлчнэр бас төрөн гарахад ирээдүйд бол бас их болох болов уу гэдэг нэг дуу хоолой бас үргээд явж байгаа. Тэгээ мэдээж нэг юу ч хийхгүй байж одоо ингээд дуу хоолой хөргөнө гэж юу аах вэ? Өөр юм хийх ёстой. Мэдээж ингээд хийгээ явж байхад ийм хэмжээний зардал гардаг. Энийг хийхэд надад ийм хэрэгцээ байсан гэдгийг би өөрийнхөө хийж байгаа үйл ажиллагаа тайлангаараа илэрхийлж байгаа. Энэ маань ч гэсэн бас хурж байгаа болов уу гэж би харж байгаа. Тэгээ удахгүй сайхан болох байхаа. Амны бэлгээс аштын бэлэг гэж бид ярьдаг штэ тий. 22 онд одоо Монгол Улсад хил хортой холбоогоо дөнгөж үүсгэн байгуулж исэн бол өнөөдөр та үнэхээр тасалдж исэн Монгол соёл, Монгол хэл хуурын одоо тэр тасалдж исэн одоо тэр урлагийг дахиад ингээд 4 жилийн хугацаанд буцаагаа сэргээгээ тэр цэм ингээд 5 настай хүүхэд сонирхож сурч судалж байна гэдэг чинь бас айгүй хөрхөн байгаа байхгүй. Энэ мэтэрчл нөгөө амжилт ингээд багаар урагшлаа. Тэгэхээр таны бодож байгаа бүх зүйл биелээ болно гэдэгт бол өстой 100% итгэлтэй байна. Тийм. Яг тэр өглөө болгон босохдоо яг тэр итгэл үнэмшлэрээ их одоо хүчийг авч ажилладаг. Тэгээд тэгээ яг түрүүн та хэлсэн 5 настай хүүхэд ингээд сонирхож ин цаашлаад одоо бас холбооны зүгээс энэ балчруудад зориулсан бас нэг хөтөл эхлүүлж байгаа. Тэгээ тэр нь маань цэцэрлэгийн одоо насны хүүхдүүдтэй уртлагын үеэр нь бас энэ аялгау төгсгөнд сонсогддог. Тэгээд энийг одоо тоглох хүн нь бол цэцэрлэгийн одоо багш нар байхгүй. Тэгээд багш нартай өвийг түгээе, багш нар өөр хүүхдүүдтэй өвийг түгээх тэр нэг хэлхээ холбоог бас хийх гээд ажиллаж байгаа. Нэг 3 цэцэрлэгийн багш нартай одоо сургалт ингээ хийж байгаа. Тэгээд ирээдүйд бол Монгол улс өв соёлтой хайртай, өөрийнхөө өв соёлоороо дотоос эрчим энергийг цэнэглэсэн хөгт хүн тэр эрэг хүн үнтэй ийм сайхан одоо иргэд болно гэдэгт бол маш их 100% итгэлтэй байгаа. Одоо ээж болгон тэгж боддгийн би ч гэсэн яг тэгж бодож байсан. Өмнө нь анзаардгүй байж ер нь гадны соёл хүүхдүүдэд яаж хүмүүжүүлж байна гэхээр бид нар зөв YouTube гэж бичлэг гэж ойлгоод байгаа байхгүй юу? Яг үүндээ тэр бүр нэлхаас нь ахуулаад дуугаар бүүийн дуугаар эхлээд хүмүүжүүлж эхэлж байна л да. Тэгээ тэрийгээ ингээд өсөг тоогоос сурахтаа хүртэл бид нар дуулж сурж байгаа байхгүй тий. Гэтэл Монголд байдгүй юм бэлээ. Бид нар бүүгийн дуутай. Гэхдээ тэрийг яг хүүхэд сонирхох, сонсох хэмжээний бүр ингээд үндэсний хөгжмөө шингээсэн тийм бүүгийн дуу одоо яг үндэ сошиал дээр тийм найруулгатай байхгүй байдаг. Тэгээд энэ дээр аюул ээж нар бичдэг байхгүй. Яагаад ингээд хүүхдтэй гоё Монгол аялгаутай тий. Монгол зүйл сонсгомоор байдаг. Дааж байхгүй учраас бид нар гадны юм хүүхдүүдэд сонсгоод байна л та. Тэгэхээр таны яг энэ санаачил дотроо бодож байгаа энэ зүйлд бол би 100% гараа өргөөд тэмчгээр тий. Багш нарыгаа өвлүүлээ, багш нартай одоо үндэсний язгуур хөгжмөө за тэр түүгээрээ дамжуулаад хүүхдүүдэд сургая гэхээр чинь тэр чинь айгүй гоё байхгүй тий. Тий. Тэгээд энэ нэг зүйл хэлэхэд Эрүүл Монгол сан гэдэг би нэг гэр бүлийн нэг жижигхэн сантай. Тэгээд тэр сангаараа дамжуулаад 2020 онд энэ үлгэрийн цаг гэдэг нэг төсөл бас одоо санаачлаа. Тэгээд үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтраад тэнд байдаг одоо энэ 5000 гаруй үлгэрийг одоо фондонд байгаа эртний үлгэрүүдээс жишээд нэг 100 үлгэрийг тухайн одоо үндэсний олон нийтийн радио телевизийн өөрийнх нь аппликейшн дээр суйрлуулад тэгээд 5 бүлэгтэй байгаль ихтлэгийн ах цахаан хөндлөх тэгээд Монгол ёсон амьтд те 5 шумаал гэдэг ингээд олон төрлөөр 5 төрөл ангиллаад
100 үлгэрийг гаргаад гэж яг тэндээ шигшиж одоо байршуулад тэгээ тэрийг одоо Өвөр хангай аймгийн 4-р цэцэрлэгтээ бид нар туршилтуудаа хийгээд хүүхдүүдийг яг унтах үедээ энэ үлгэрийг сонсоход хүүхдний унтахаас өмнө 30 минут ингэж төсөөлд юм байна л да. Мэдээ нэгдэж явахдаа чимээ сонсоод багш явж гин миний ажил хүүхднийг дуугарч байна гэл ингээд төсөөлдөн шүү дээ. Тэр яг төсөөлийн ертөнц дээр нь тэр хөгжимд одоо тэр нөгөө үлгэрийг сонсгох бодлого байхгүй. Тэгээ хүүхдэр үлгэрийг ингээд сонсоод эртээ үрдийн цагт ба гэдэг ингээд ярьж байгаа нүдэн анаа сонсож байхад яг тэр төсөөл дээрээ тэр хүүхд амьдулж идэг. Тэгээ тэр хүүхд унтсны ар дээр 70 тухамсартан тэр өвсөөлний өвлөгдөж идэг юм. Одоо төсөл байхгүй. Тэгээ тэр зорилтоор бид нэр ажилласан. Одоо 4-р цэцэрлэгтэр бол маш эерэг одоо нөлөөлөд гарсан. Хүүхдүүдийн зан характерыг өөрчлөгдсөн. Утасны хамаарал нь байхгүй болсон. Цаашлаад нөгөө үлгэрийн цаг гэдэг энэ үлгэр сонсч одоо унтахаас гадна гэр бүлийн үлгэрийн цаг гэдэг өшөө цаашаа улбалаад хүүхд эцэг эхчүүд нь те аль нэг нь одоо өдөр болгон орой хүүхдэд үлгэр уншиж өгнө гэдэг. Тэгэнгүүт нөгөө гэр бүлийн харилцаа эерэг болж байгаа. Тэгээд нөгөө аавынхаа үлгэр уншиж байгаа сонсож байгаа хүүхдүүд чинь үүргээрээ ингээд сонсоод нөгөө гэр бүлийн харилцаа сайхан болж байгаа тий. Цаашлаад ингээд залуу асуудад маш их тэр өөрөөсөө үлгэрээ уншаад үлгэрээсээ суралцах тэр боломжийг бас олгож байгаа. Тийм гайхалтай ингээд төсөл маань бас ингээд явж байгаа. Тэгээ энэ бол яагаад үндэсний олон нийтийн радио телевизээс тэр фондоос авсан бэ гэхээр одоо орчин үед байгаа үлгэрийн ном гэдэг уншихаар үнэхээр энэ хиллэгийн алдаа, автор зүйн алдаа, цаашлаад энэ хөгжим авиа зүйн алдаанууд амирх байдаг. Тэгэхээр дээр үеэс одоо тэр радиод явдаг байсан бидний баг байхад тэр явдаг байсан үлгэрүүдийг өнөө цагийн хүүхдүүдээс сонсгосон чинь вау энэ юу вэ гэж хүртэл гайхаж асууж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол яг энэ одоо түрүүн ярьсан шиг ирээдүйн хойч үедээ үлдэх зүйл бол бидний яг энэ цэцэрлэгийн насны тэр ухамсар одоо бий болж байгаа үед нь хүүхдүүдэд хүмүүжүүлэх нь их чухал. Мэдээж яг одоо эхийн хөвлөд бүрэлдэхээс эхлээл Монгол хүн байх гэдэг бол их чухал гэж ярьж байгаа шүү дээ. Тийм бол бид нэр бүтээлэл хийх хэрэгтэй. Тэ? Одоо нэг ядаж нэг 12 трак та тэр дотроо ингээд нөгөө хүүхдээ сар сараар нь сонсгох бүтээлтэй тэр нь ингээд 10 дахь сар дээр тэр 12 тракыг сонсоход тэр хүүхэд тэ төрчөөд бас нэг юм гоё байх. Гэт ийм сайхан ирээдүйд хийх олон сайхан ажлууд бас байгаад байгаа. Маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн цаг маань өндөрлөг төгссөн байна. Тэгээд таны өнөөдрийн ингээд ярьсан зүйлийг хүн болгон чих тавиад ингээд тунгаагаад бодоод сонсоосоо гэж би бас их хүсэж байна. Тэгээд өнөөдөр үзэж байгаа үзэгчтэй бас тэгж хэлмээр байна. Энэ ярилцлагыг дуустал нэг гой сонсоод гэдэг нэг юм ойлголтыг бид нэр хүн болго аваасаа гэж үнэхээр хүсэж байна. Тэгээд ер нь хөгжим урлагаар дамжуулаад хүүхдийг хүмүүжүүлэн тэр дундаа тархины хөгжилд хамгийн сайн нөлөөлдөг зүйл бол хөгжим юм а гэдгийг бүр ингэ тарих судлаачид бүр ингэ нотлоод гаргаад ирчихсэн байгаа шүү дээ. Тэгээ үүн дээр бол таны цааш та хийхийг зорж байгаа эдгээр зүйлс. За тэгээд аль хэдийн хийгээд бол хэрэгжүүлээд эхэлчихсэн яваан байна тий. Тэгээ олон нийтэд бас яг сайн хүрч чадаагүй байна гэж. Тэр бол яг одоо нөгөө мэдээж үр дүн их чухал. Туршилт хийгээд үр дүн үнэхээр сайхан байвал бид нар олон нийтэд цацах гэдэг. Одоохондоо бас нэг айхтар цацаагүй байгаа юм уу тий? Ер нь бол яг одоо тэр нөгөө туршилтын юмд яваад тэгээд маш их сайхан үр дүн гарсан. Тэгээд боловсролын яамдаа ч гэсэн яг энийгээ гоё ингэж оруулаад явах гэдэг шатандаа явж л байна. Гэтэ энэ нөгөө бас хүрэхэд чинь мэдээ шууд нэг хүн ингээл шууд олон нийтийн сугаар цацаад ингэдэг юм гэж хийж байхгүй. Тэгэхээр бодлогын төвшөнд явж иж бид их орондоо олон зүйлийг хийх үлдэх тэр боломжийг бий болгох учраас бодлого дээрээ л явж байгаа. Тэгээ олон сайхан бодлогын зүйлсийг алидийн бодоо санаачлаад юм хэд төлөвлөжсөн байгаа юм байна. Тэгээд энэ олон дээр нас мэдээж манай радио бидний хамт олон бас сайхан дэмжиж хамтран ажиллахтаа бас нээлттэй байгаа шүү. Тэгээд олон хөвлөлийнхэн ч гэсэн хамтран гэдэгт итгэлтэй байна. Тэгээд хамгийн гол нь бас бодлогын төвшөнд дэмждэг хүмүүс маань бас сайхан сонсоод тий дэмжээсэй гэж үнэхээр хүсэж байна. Тэгээд өнөөдөр бас цаг зав зарцуулаад хүрэлцээс нам маш их баярлалаа. 8 сар одоо баг өнөөдөр хөөсгөл талаар явах бах тий. Тэгээд төрийн их тахилга 8 сарын 20-нд болно. Тэгээд шинэ гоё бүтээлээ далайн ажтай сонсоход тэгээд бас юм гоё эрч энергийг аваад ирнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгээд олон сайхан уран бүтээлийн яриатаагаар эргээ уулзъя.